Өндөр технологийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс бол Япон улс юм. Шинжлэх ухааны судалгаагаараа маш их алдартай Япон орны судлаач эрдэмтэд автомашин, цахилгаан, техник хэрэгсэл, газар хөдлөлийн инженерчлэл, хараа зүй, аж үйлдвэрийн роботчил, металл болон хагас дамжуулагч гэх мэт янз бүрийн салбаруудад ажиллана 2008 онд 7 цөмийн реакторуудыг ашиглалтанд оруулсан байдаг. Тус цөмийн реакторууд нь тус улсын цахилгаан эрчим хүчний 34%-ийг хангаж байна. Японы судлаачдаас Нобелийн шагнал хүртсэн маш олон хүн өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт байдаг. Сансрын технологийн хөгжилд Америкийн нэгдсэн улс томоохон байр суурийг эзэлдэг. Атомын бөмбөгнөөс эхлээд саран дээр газарсан Нил Армстронг Америкийн нэгдсэн улсын эрдэмтэн юм а. Олон 10 жилийн турш Америкийн нэгдсэн улс сансар огторгуун судалгаа, эмзэг, батлан хамгаалах систем, харилцаа холбооны салбарт голлон анхаарч ирсэн. Энэ улс нь дэлхийн хамгийн хүчирхэг бөгөөд технологийн хувьд хамгийн дэвшилтэт цэрэг армийн системтэй. Америкийн нэгдсэн улсын Google, Facebook, Apple, Intel, IBM, Microsoft зэрэг томоохон компаниудын үлгийн нутаг юм. Технологийн энэхүү том компаниуд нь дэлхийд дахны хүн ардын амьдралын хэв маягийг бас өөрчилж байна. Google компани цахиурийн хүндэтгэх төв байр нь Америкийн нэгдсэн улсын шинжлэх ухааны технологийн хөгжлийн төв бөгөөд үүнээс гадна их сургуулиудын судалгааны төвүүдэд өндөр технологийн дагуулсан судалгааны ажлуудыг хийдэг. Өмнөд Солонгос улс нь LG, Hyundai, Samsung зэрэг технологийн компаниудын үлгийн нутаг юм а. Энэ улс нэр хүндтэй брэндүүд Apple, Toyota зэрэг дэлхийд алдартай технологийн компаниудтай өрсөлддөг. Өмнөд Солонгосын эрдэмтэд роботын шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Өмнөд Солонгосын интернетийн хурд Америкийн нэгдсэн улсаас 3 дахин хурдан байдаг. Израилийн экспортын 35% орчим хувь нь өндөр технологийн үйлдвэрлэлтэй холбоотой байдаг. Мөн сансрын шинжлэх ухаанаар тэргүүлэгч шилдэг 5 орны нэг юм. Түүнээс гадна батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хөгжлөөрөө алдартай. Израиль улсын бодит ажиглалт бүхий анхны автомат агаарын хөлгийг бүтээсэн орчин үеийн цахилгаан машины дэд бүтцтэй дэлхийн цөөн улсуудын нэг юм. Израилийн аль ч хэсгээс сэнэглэгч станцуудын сайтар хөгжсөн сүлжээг олж харж болно. Герман улс нь инженерингийн салбарт ололт амжилтаар гайхагддаг. Энэ улсын судлаач эрдэмтэд сансрын аялал болон наано технологийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Аж үйлдвэрүүд нь шинжлэх ухаанч судалгааг дэмжин ажилладаг. Шинжлэх ухааны нийгэмлэг зэрэг олон судалгаа шинжилгээний байгууллагуудтай Германы шинжлэх ухааны технологийн салбарт Mercedes-Benz, Audi, BMW, Volkswagen, Porsche зэрэг томоохон брэндүүд байдаг. Оросууд анх сарны гадаргууд хүрэх хүний гараар бүтээгдсэн объектыг бүтээж байсан нь Зөвлөлт холбоот улсын Луна 2 сансрын хөлөг юм. Сансрын технологиос гадна хамгийн шилдэг өндөр технологийн батлан хамгаалахын систем бүхий энэ улс дэлхийн олон улс оронд хамгаалтын тоног төхөөрөмжийг экспортлдог. Оросын S300, S400, S500 болон ICBM TIW хоорондын баллистик пуужингийн систем нь дэлхийн аль ч улс орнуудын төхөөрөмжтэй харьцуулшгүй хүчирхэг юм а. Финланд улс нь өндөр технологийн төслүүд болон эрүүл мэндийн үйлчилгээний үйлдвэрлэлээрээ алдартай. Олон жилийн турш үүрэн телефоны салбарт тэргүүлж байсан алдарт Nokia компани үндсийг тавьсан. Энэ улс одоо био шинжлэх ухаан, энерги, байгаль орчны шинжлэх ухаанд анхаарал хандуулан ажиллаж байна. Канада улс нь технологийн салбарын хувьд өндөр хөгжсөн орн бөгөөд биотехнологи болон сансрын судалгааг наривчлан хийдэг. Энэ улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.8%-ийг судалгаа, хөгжлийн ажилд зориулдаг. Тус улс шинжлэх ухааны технологиор дамжуулан ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор Science, Technology and Innovation-ыг ажилуулдаг. Канада улс нь утасгүйгээр харилцан үйлчлэх машин, техник, жижиг чиптэй кредит болон дебет картууд хос хөдөлгөөрт дуунаас хурдан дэвшилтэд Авро, Arrow онгоц зэргийг бий болгосон. Сингапур улс нь технологи өндөр хөгжсөн бизнес ээлтэй улс бөгөөд энэ улс нь мэдлэг суурилсан эдийн засагт хөтлсөн шинжилтийг тод жишээ юм а. Дэлхийн хамгийн хурдан интернетийн энэ улсын гэрийн интернетийн хурд нь 1 гигабайт хүртэл байдаг. Сингапурын иргэн бүр ухаалаг гар утас хэрэглэдэг ба технологийн хувьд өндөр хөгжсөн дэд бүтцтэй улс юм а. Нидерландын өндөр технологийн компаниуд харилцаа холбооны систем, компьютер, цахим хэмжүүр болон хяналтын тохион тоног төхөөрөмжүүд, эмнэлгийн болон шинжлэх ухааны хэрэгслүүд,
цахилгаан сэлгэд залгах багаж болон трансформаторуудыг үйлдвэрлэж байна. Энэ улс компакт диск, хиймэл бүр, дүүжин цаг, телескоп болон микроскоп зэрэг нээлтүүдээр чухал алхмуудыг хийсэн. Хятад улс нь технологийн салбарт хийгдсэн томоохон дэвшлүүдээрээ дэлхийг гайхуулж байна. Дайр болон луужин хамгийн анх Хятадд хэрэглэгдэж байсан. Харин одоо энэ улс робот, хагас дамжуулагч, өндөр хурдны галт тэрэг, суперкомпьютерууд, генетик болон автомашины салбаруудад анхаарлаа хандуулж байна.